Хүн бүрийн анхаарлын төвд байсан Samsung Unpacked арга хэмжээ боллоо. Миний хувьд Монгол дахь ивентэд нь өөрийн биеэр оролцсон байгаа. Ингээд юу танилцуулсныг товч тайлбарлая. Мэдээж энэ удаагийн онцлог бүтээгдэхүүн бол Galaxy S26 цуврал. За тэр дундаа S26 Ultra дээр ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр дизайны хувьд камер хэсэг өөрчлөгдсөн. За мөн жин 4 грамаар багасж илүү хөнгөн болсон. За мөн утастай болон утасгүй цэнэглэгчээр цэнэглэх хурд супер сайжирсан. За уртлын болон артлын камерууд тусгай AI технологиудтай хошиж ажиллаж шууд сошиал медиад пост хийхэд бэлэн зураг, видео гаргаж өгдөг Samsung-ийн зүгээс хэлсэн. Тийм мэдээж Galaxy AI-тай холбоотой шинэ функцүүд нэмэгдсэн. Жишээ нь таны мартсан чухал ажлыг календар дээр тань оруулж сануулна. За мөн найзад нь өмнө авахулсан зургаа нэхэх юм бол шууд ойлгоод явуулахад бэлэн болгоно. За тэгээд Circle Search-оор юм хайвал бүх жижиг хэсэг болгоноор нь харуулна гэд дурдаад байвал дуусахгүй. Эцэст нь хүн бүрийг гайхшуулсан Privacy Display гэдэг шинэ дэлгэцийн технологиг S26 Ultra дээр суулгасан байна. Энэ яадаг технологи вэ гэхээр та энэ горимыг асаах үед таны эргэн тойронд байгаа хүмүүс таны дэлгэцийг харж чадахгүй. Үүнийг та банкны апп болон нууц үг хийх үедээ асаахаар тохируулж болно. Мөн зөвхөн notification дээр ажиллахаар тохируулах ч боломжтой. Солиотой байгааз. Тэгээ үүний араа Samsung-ийн зүгээс дараагийн үеийн Galaxy Buds 4 Pro живчээ танилцуулсан. За гол онцлог нь юу вэ гэхээр EQ буюу дууны хоолой, бөмбөр, нарийн хөгжмүүдийг өөрийнхөөрөө тааруулж болох юм байл. Өсвөлд нь хэлэхэд S26 цувралын урьдчилан захиалга эхэлсэн байгаа. Та яг одоо дараах байгууллагууд руу холбогдоод утсаа захиалаарай.